Аавтайгаа би хизэж хамт байгаагүй. Тэгээ тэр хүнтэй одоо яг аавын охин гэж хэлүүлэх хэмжээний одоо хэлүүлэх одоо хүмүүжлийн ч юм уу тийм амьдралын цаг хугацааг бол би хамт туулаагүй. Атал яг 40 насныхаа ой дээр би аавынхаа талын бүх ах эгч нартайгаа ахан дүүс болсон. Намайг мэдсэн бүгдээрээ тий. Яг тэгвэл би нөгөө хожуу учирсан хайрынх нь үр шим юм байлээ л дээ. Тийм аавын талынхаа. Тэгээд яг сүүлд ингээд Дундгой аймгийн одоо яг тэр лов сумын хүн гэж би ерөөхдөө бол мэдээд тэгээд нутаг усанд нь маш их залбирдаг. Авиас бэлгийн ундраг нь Дундгой аавын тал байдгийн маа гэж одоо дээр үед бас хэлжсэн. Тэгээд хүн чинь ингээд сүсгэлдэг байхгүй нөгөө нэг удмын хар гэдэг шүү дээ. Мундаг хүний өгт мундаглаа гэдэг ингэдэг. Хулгайчны өгт хулгайчлаа гэдэг шиг мэдгүй би сайхан тэр генд нь баярлдаг. Ингэсэн шүү дээ. Яг одоо нэг жилийн өмнө 20 жилийн өмнө огцом 3 ах 3 эгчтэй болсон. Тийм нөгөө аавын талын ах эгч нар гараад ирсэн байхгүй. Тэд нар маань намайг үлгээдэж аваад тэд нартаа би чи үлгээдүүлээд тэгээд ингээд Солонгос киноны одоо гэдэг 101 102 дугаар ингээ хийсэн байдаг шүү дээ. Тийм хүний амьдрал баялаг те. Тэгэхээр гэтэл тэр хүний 100 жилийн ойг хийж байгаа байхгүй. 100 насных нь ойг хийгээд тэгээд тэр ойных нь одоо хүрээнд одоо иргэн дэлгэрцгийг ингээ олж илрүүлсэн байдаг байхгүй. Илрүүлсэн. Тийм. Тэгсэн чинь ингээд тэрийг нь болохоор манай тэр шинжилгээ ухааны актимын тэр хэлэх үйлдвэрийн одоо тэр одоо бүхий л албан агшд бүр одоо бүгдээрээ нууцсан заяа. Энэ хүний хүүхдүүдийг нууцсан. Бүр ингээд одоо тэр яадаг үнэн ч одоо хамт олон бай тээ. Тэг бүр хинэн ч хилээгүй байжгаад яг 100 насныхны ойгоор тэр хүн өнгөрөөд одоо 30 жилийн дараа тий яг үнэндээ энэ хүүхд ч одоо энэ хүний хүүхд юм а гэдгийг одоо бүр ингээд хамт олнороо баталж гаргаж ирсэн. Стратийн бүх бичиг баримтыг гаргаж ирээд тэгээд би чи ингээд аль бие усаар бас ингээд ах эгч нартайгаа учран залгагдсан байдаг. Тэгээд ямар ч байсан одоо хүний хувь тавилан гэдэг л энэ юм байл үүтэй. Одоо хүн чинь эцэг сонгож төрдгөө гэдэг чинь. Яг үнэ. Тэ? Одоо жишээлбэл би тэр эцэг ихтер ирсэн л сүнслэл байгаа бол тэгэл тэр л миний хувь заяа байхгүй тэ. Аав гэхээр надад нэг юм хоосон сандал шиг тийм мэдрэмж төрдөг гэсэн байхгүй. Эрэгтэй хүн гэхээр. Тэгээд тэрэн дээр би сэтгэл зүйн маш олон бүр ингээд харьцаад яриад дээрэс нь би одоо аавынхаа тэр төрлийн тэр 3 ах 3 эгчтэйгээ уулзаад нэг юм идгэрсэн явдал бол байдаг. Хэвээ ямар шивтрүүлгээр энийг хизээш ярьж байгаагүй юм. Ярахч тийм нөгөө шанс нь бүрдээгүй байсан. Тэгээд тэрнээс хойш хүн нэг тийм бүтэн болдог мэдрэмж орж ирдэг юм байлээ. Миний төрсөн эцэг чинь дөгөрсөр өнгөч хүн байдаг. Байсан. Цэргийн орондоо би аавтайгаа 17 нас хүртэл хамт амьдэрсэн. Хээж аав хоёр маань намайг нөгөө төрөний заамаар явдаг юугаар тэр үед яг салаад үндсэндээ намайг 18 нас хүрэхээс 5 сарын өмнө салсан байгаа байхгүй. Тэгээ би жигээд дагаад одоо ингээм амьдэрсэн. Яг миний төрсөн эцэг бол яг нөгөө шоконд ороод гэдэг юм. Одоо би бодохдоо их хэнэггүй хүн байсан л та хөрх юм. Их хэнэггүй хүн байсан. Их цөлөх хүн байсан л та. Тэгтээ ямар ч хүүхдэд төрсөн эцгийн орлого тэр адгийн архичин байсан ч тэр үнсэлтийг тэр хайрыг орлох нэгэн ч хүн байдаггүй. Яг үний ээжи буянтай учраас миний хувь заяа тушиж өдр сайхан аавтай учирсан. Тэр нь миний гаваа. Тэгээд 17 настай байхдаа аль ч урал юм чинь те. Одоо нөгөө тэр чи сургуульд орох гал дөрвөн нас нэлсэн шүү дээ, нэмэр болох гал гэл ингээд. Тэгэхэд миний аав яг тэ нөгөө байхгүй болц бүр алга болцсон нөгөө. Хоёр дэше олонгуудаа хүүхдэн сургуульд орох чинь маргах чинь мэдхгүй. Сургууль төлбөр мөлбөрч байхгүй мэдхгүй алга болцсон. Тэгээд би ч бас шинэ аавдаа тасах гэж бас л чинь надад бол сэтгэл зүй шок байгаа байхгүй. 17 настай хүүхэд өөр аавтай болчингууд надад бас шок. Тэгээд дээр нь өсвөр насны. Тий. Шилжилтийн нас. Тэр харьцангуй гаваа маань үнэхээр ухаантай хүн байсан учраас тэр хүний мөн чанар нь үнэхээр ясны мөн чанартай хүн байсан учраас өөрийн мэдлгүй найз нь хоол игээд аялаад өгөхдөө 2 сарын дараа би ааваг ялцсан.
Тэгээ би ааваа хэлсэн юм чи маргааш таасан би ахаа гэж хэлж чадахгүй байхгүй. За энэ байдлаараа манайх миний хувьд л 2005 он хүртэл 5 жил амьдралаа. Нөгөө аав маань ахаад ор сураггүй байхгүй. За тэгээд би төгсөөд амьдрал дээр одоо гарах боллоо. Тэгээ аав маань намайг тухайн үеийн Баянгол дүүргийн засаг дараад зоригт гэдэг юм байсан юм аа. Найз нь охиноо явууллаа чи ажилд аваач гэдэг. Тэгээ би 2002 онд сургууль төгсөөд тэр хүн дээр яваад очисон чинь диплом үзүүлж байгаа байхгүй. Ягт би намайг хаасрунгаа хөөхтэй наа гэд. Гүч миний дипломыг харснаа. Дүүр сүрэнгээ байж байгаа юм чи. Чи чинь гаваагийн хөөхт биш юм уу? Гэл би одоо ямар учраад гэл зогсохын дурдлаа гэсэн. За миний хүү яа да. Маргааш ирдэ ч гээгүй маа ярий гэсэн. Тэгээ би тэр үед юу гэж утсан бэ гэхээр миний доотлын дүү надаас 7 насаар дүү дөнгөж 10 төрч төгсөөгөө. Миний баг дүү надаас 13 дүү балчир хоёулаа хүүхэд. За тэгээ энэ аваагаа л бараадахгүй бол амьдралд хөл тавьж чадахгүй нэ. Нөгөө аав маань ор сурахгүй. Алга болцоо. Бодоо тэгээд нэг өдөр ээж аавыг байхад аваа хоёрыг байхад би авгаас солио. Намайг та өөр дээр аваач. Аваас өрнөг болгож өгөөч. Тэгээ би авгаас солиж исэн байхгүй. Аа маань 2012 онд Элгэний хор тавдар гэсэн шиг сонссон бид нар. Би аавыгаа хизээч өвчин тусч хизээч бурхан болно гэж бодоагүй явж ирсэн. Хүн тийм л эд юм лээ. Тэгэхэд миний аав ерөөсөө өвчин хэлдэггүй байсан байхгүй юу. Тэгээд нэг өдөр ээж маань аавтай маань эмнэлэгт үзүүлэх гээд яваад ирэхэд ууг агуулэлгүй гэжсэн чинь аав чинь хор тавтартаа гэж юм. Тэгээд ер нь бол эмчилгээгүй. Ангаах ухаанаар бол 6 сарын настай юм байна гэж хэлсэн байхгүй юу. Тэгтэн итгээгүй хідэн цагийн дараа тайвширсныхаа дараа хүн ер нь эцэг ихээгээ мөнх юм шиг бодд юм байна те. Хизээч өвчин тусахгүй гэж бодд юм. Тийм биш юм байна. Хорвоо ямар хатуу юм бэ гэж бодсон. Дээрэс нь би хар баг нялхаасаа 2 ахыг алдсан. Би дээрээ 2 ахтай байсан. Их сайхан 2 ах байсан. 2 ахыгаа би зурдаар хүний гарт алдчихсан. Ер нь бол хар багаасаа өнчрөл хаагцал зовлон гэдгийг туулж өссөн эмэгтэй л. Тийм ч учраас өнөөдөр бас шазуур зуугаад энэ амьдралыг би авч явах хэвээр тий. Надаас өрхийнч би жи аавыгаа тийжээж ижи аавынхан өмнө би амар том хариуцлага үүргийг ухамсарлаж амьдрах хэвээр гэдгийг би хар баг наснасаа үтсэн туулсан. Тэгээд аавыгаа ингэнгүүт хорвоо надад ямар амар хатуу хандж байна. Би яахад заавал ийм их хор тавтартай гэдгийг сонсонгууд хүн мэдээж шууд аавыгаа алдна л гэж бодсон шүү дээ. Тэгтээ мэдээж аврахын төлөө бол би жил 2 сар үтсэн. Тэгээд маань 10 намайг тоглолт хийхин дараах мурхан болсон байхгүй юу. Дээр байгаа ч гэсэн хажууд байгаа юм шиг бодож. Зарим нэг ажил үйлсээ бүтэхгүй байх. Аава тэгж боддог. Аава туслаарай надад. Тэгтэл нэг ажил бүтдэг юм шиг санагдав. Амьд байгаа юм шиг л төсөөлж дүрийн бодож. Би тэгтээ аавыгаа дүрсэлж мөгчүүлсэн дууга. Аавынхаа хэсгийг харж чаддаг. Хэцүү байдаг. Үнэхээр хэцүү байдаг. Тэгээд нэг хүн цавлан үзэх тусмаа хадууж тийм юм. Дээрээс нь хар баг наснаасаа цавлан үзэж түшигтэй сайхан 2 ах, сайхан аавыгаа алдна гэдэг бол энэ амьдралд л хангалттай цавлна гэж би боддог. Нүүдэл хүүсэн их шинэ